Thank you. Morning. За янз бодлоо. За буудалтай хүрээд ирсэн чинь авсан өрөөн дээр яг нөө early check-in гэж байдаг. Арай төрөөж нөгөө нэг онгоц буусан учраас 2-оос биш өглөө 9 цагаас check-in их болчоод тэгээд хүлээхгүй гэвэл та цагийн дараа орох боломжтой. Гэхдээ төвшгийн дээшлүүлээд за өрөөн дээр 200 сая төгрөг нэмээд за 2 хоногийн турш бүх одоо ууж идэх юм үнэгүй бусдаа юм клуб зашлах ирэхээр эрэхтэй юм одоо өрөөнд сонгохгүй гэсэн тэгээд заа гэж ямарчсан орсон тэгээд илүү одоо дээд давхарт за илүү гоё вьютэй за тэгээд үйлчлэгээ сайтай хоол уух зүйлсэн бүгд одоо төлбөргүй байдаг юм үйлчлэгээ төрөнд орлоо тэгээд та бүхэнд харуулъя өдрийн хоол нь өглөөний цайтайгаа өдрийн хоол уух алкогол бүгд үнэгүй зөвхөн оройн хоолоо өөр худалдаж авах одоо ийм хөтөлтөөр орлоо. За энд ингээд гоё суп байж гин өндөгний суп байж гин за тэгээ гоё сэндвич алхнууд за cookies байж гин за тэгээ салааттай за би миний авсан салаат одоо энд байж гин тэгээ амтлагч олив бүх зүйлсэн за жимс за тэгээд чипс бол снакууд ингээд хамтдаа нэг дор байж гинэ за тэгж явах юм бол за wine пивож болохоор стаканууд нь за энэ дээр цай кофе жуус ингээд байж байгаа за мөн лаацтай уух одоо софт дринкүүд нь одоо ингээд холсон одоо ийм үйлчлэгээтэй өрөөнд яваад орлоо. Тэгээд энэ дээрээс дахиад юм тавигдах байх оройхон. За нэг ийм газар орлоо да. Үнэхээр боломжийн үнэтэй юм байна. Ширээний view бол ингэж харагдана. Яг сайн далаа ширтээд за бүх facility-га хийж болдог. Ийм үйлчлэгээтэй. За Radisson Resort өглөөний цайнд орох бүрэлдэхлээ тэгээд ямар цаавар бүгд харцгаая. За энд бол маш гоё амттай харагдаж байна. За ингээд гоё. Халахнууд янз янзаар ингээд өрөө тавьсан байна. За ээж харах юм бол дахиад ингээд pancake, cake-уд, cookie-уд ингээд байж байна. За ингээд харуул бяслаг. За тэгээд талах бусад амтлагч. За загсны мах, кремуд байж гин. За йогурт. За утсан хам ах, утсан хям. Их зэргийн одоо юм бүлэгдэхүүн байж байна. За энийг харъя. За улаан шүд байна. Корн байна. Рүүц байна. За энэ юу юм бол удааны гол юм шиг байна. Удаа байна. За энд бол ингээд юм. Тэгсэж чиг юм. Шимпэр авчихсан байгаа. Fried rice and corn байна. Бок чип. Удааны шүл байна. За ингээд тэнд нөгөө нэг Вьетнам үзний шүл хийлэгдэг хэсэг байна. Одоо пош гэсэн үг байна. Там тайлаад үзтэй. Энэ пош суур дээр шүлний зав гэж юу ноо гэж юу бослогддог. За ингээд чансан өндөг, bacon, sausage тэгээд төмөс, помидор, тоноготой бусад ногоонууд ингээд байж байна. Яг маш эрүүл хэрэгтэй бодоо юм да. За ингээд за ингээд энд ингээд жимс амтлууд ингээд сайхан байж байна. За йогурт байна, бусад гоё дрессингүүд байж байна. За өглөөний цай бол ийм салаад бол хамгийн чухал тийм ээ. Салаадаа идэл, цоолоо идэл, дараа десерт идэл дуусгадаг. Ийм дараалтаа явдаг. За энд бол уух юм аа. Өссөн мараг авч болно. За бас өөр алкогол захиаж болдог. Ийм кофе уудаг. Сайхан хоолой дуусчлаа. Сайхан хоосон болгоод тавьсан. Миний хурац юм шиг шүү дээ. Йоо. Одоогоор сайхан жимсээ хийдэг тэгээд. Бас энэ дөрөө да. Айлжир төгссөн гад сайхан шүү хүүхдэд бүтсэн ингээд. Хүнд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн хамгийн гоё эрүүл хоолыг бас санд болсон ийм гоё байдаг. За очиод уулзсан гэсэн юм.
За Натрангийн далайн эрэг дээр буюу яг Натрангийн төв хотынхаа эрэг дээр хүрээд ирлээ. За сая 2 хоног яг онгоцны буудалтай ойрхон Radisson гээд резорт дээр амарсан. За тэгээд өнөөдрөөс ахуулаад та 2 хоног Натрангийн төвд 2 оноо тэгээд та бүхэнд төв дээр байдаг далайн эргийг ямар байдаг юм бэ? Төв дээр байдаг. За энэ хоолны газрууд, за бичүүднээс ямар байдаг юм бэ гэдгийг бас товчхон харуулъя. За бас амар бас хямдхан бол ерөөсөө биш юм байна. Жоочтыг төлөрдөг учраас баг зэргийн бас баг зэрэг жоохтой ер нь нэг Монголтай адилхан үнэтэй байрын бас санагдлаа. Гэхдээ зарим резорт нь одоо юунаас хамаарч өнүүд нь бол өөр байдаг юм байна. Тэгэхээр яг идэх хоолны газар, за enjoy дэх газар бол яг үнийн сан судалж байгаа дэрх хэвээр юм байна шүү гэдэг бол зөвлөмөр байна. Тэгээд Натранг ер нь Букок гэдэг нь Вьетнам бол бүх арлуудаа барилгажуулах, резортжуулах одоо юм хатуу үүрэг даалгавартай юм байна. Улсаасаа 2030 оноос 2045 он хүртэл гэсэн юм заалттай. Тэгээ үүнийг бол маш сайн чандлан баримталж, жуулчдыг бол маш ихээр татах ийм компанид ажлыг бол зохион байгуулалт явж байгаа юм байна. Хууль болгоод явж байгаа юм байна. Тэгээд үнэхээр бас гоё юм аа нэрээ ингээд улсаа боддог, иргэдээ боддог, улс төрчтэй байх, засаг төртэй байх үнэхээр сайхан. Ингээд бүхэл юм ерөөсөө ингээд ажлын байр, мөнгө олох боломжийг бүгдийг бий болгож байна. За бүгдээрээ тэр яах вэ? Угаасаа чадахгүйгаас ч тийм ээ. Айлын хүүхдийгээ жатаргаад яах вэ? Суралцаад хараал тэгээд ирүүл ирээд бүгдээрээ явцгаая. Одоо би нэг сайхан бай хүйтэн мөстэй колоо уучаад иршнэ. Ваа, янз юм шүү. Бидний нэрийн бүргэрийн захиалцсан. Дэш явцгаая. Явж хой далайн хэрэг үзнэ. За. За би ингээ үүднээс нь харуулъя зэ. Үүднээс нь харуулъя. За, үүднээс нь харуулнаа. За энд ингээд үүдэндээ бол нэг юм. За би эргүүлээ харуулчих камера. За ингээд хотын барилгууд нь буудлууд нэм гоё үзэмжтэй. За тэгээ үүднээс орж ирэсээ Валентайнаас уучраас ингээд Валентины чимэглэлтэй байж байна. За үүдэндээ гоё ингээд сууж болдог. Хөшгөө тавиад гоё энд амарч болдог. За. За энд бол зураг авах гэсэн үг байж байна. За ингээд харах юм бол ийм үзэмжтэй. Гоё баартай. За ийш ингээд яваад харуулъя. За энд бол ерөөсө париддаг гэж байгаа. Disney пари тийм ээ. Disney пари битүү игээл париддаг. За ингээд Sailing Club гэдэг одоо ийм далайн эрэг дээрх гоё юм. Задгай үүсгэний газар байна. За тэгээ бидний нөгөө нэг сошиал дээр үзчихдэг, кинон дээр үзчихдэг бүхэл одоо энэ орчингууд энэ Натранг буюу за энэ Вьетнам ер нь арлууд дээр бүгдэн дээр нь байрлаж байгаа. Тэгээд үнэхээр бас боломжийн үнээр за Монголд бол угаасаа яалтчгүй амьдраа байж үл ялгаагүй өнөртөгтэй одоо мөнгө зарцуулдаг. Өвөлдөө бол ерөөсөө энд ирээд амьдралын одоо өртгөн бага. За тэгээд маш гоё дулаахан стрессгүй орчинд ингээд амраад ингээд амьдрах боломжийг бол энэ бүрэн бүрдүүлсэн байгаамаа. За ийшээ явбал ингээд дахиад нэг өөр одоо мөчлөгээтэй за бич угтаж аавна. Ерөөсөө ингээд бүр захгүй бүр тэр нэг юм хол харагдаж байгаа тэр бүр бич байгаа. Ерөөсөө ингээд захгүй үргэлжилдэг. Маш том. Жууч дээрээс битүү. Ийм газар байж байгаа. За энэ коконат жуус сайхан найруулж өгөөл жимснэрээ дайлаад. За ингээд сайхан далайн ирээд ингээд хүн болох ингээд алхаа зугаалаад enjoy-дод ингээд байж байна. За ингээд харах юм бол хартаа. Захан харагдахгүй юм байгаас хартаа. Тэгээ харуутыг. Йоо хартаа. Битүү мөнгө штэ. Мөнгө. Хартаа. Тэгээ цаашаа ингээд харах юм бол энэ арлууд ингээд бүгд л ерөөс далайн хэрэг. Ингээл тийш ингээл тэр одоо ингээд тойроод бүх хэрэгэл ерөөсөө мөнгө олдог спотуудтай. За ийш ингээ харах юм бол цаана хартаа энэ харж байгааз. За одоо би харуулъя. Wimpearl гэдэг ингээд бас тустай юм резорт байна. Энд усан парк байж гин. За алсыг харагч байж гин. Аюу гой том резорт байгаа. За энэ лүгөө яаж явдаг вэ гэхээр кабел караар ингээ явчихдаг. Ямар ч цод байхгүй.
кабель кар нь өөрөө хөтөлбөр болдог. За тэгээд шууд хурдан ингээд нөгөө арлаас төв арлаасаа нөгөө арал руугаа явах юм одоо тээврийн хэрэгс болж байна. Манайх тэгэхэд хэдэн жил кабель кар ярьж байгаа юм Дуракко дээрээ. За ингээд эргээгээ харуулчих. За энд ингээд бүгдээрээ гоо наарлаад, хөвтөө, зугаалаад ингээд байх боломжтой. Сайхан гоо далайн эргийн ингээд далайн усны хөвөөнд авалгаанд ингээд сайхан сэлээл байж ах уу. Гэтэ гоо юу юм блэ? Усгалан маш ширүүн. Гэтэ хүмүүс ингээд ороод гоо сайхан энд нэг сэлээд байгаа маа. Айгу янзын багц. Ийм гоё. Хүүхдүүдээ сайхан ингээд ирүүл агаад байгалийн одоо хоол ундтай тийм ээ. Ийм газар Оросууд байна. За Солонгосчууд байна. Монголчууд гэсэн ер нь нэг 3 улсын хүмүүс аярч амарч шүү. Тэ хараад байх нэ. Тэг яг энэ 3 улсын хүмүүс л ерөөсө битүү Вьетнамаар ч зулаастай. Одоо энэ ерөөсө битүү Оросууд, битүү Солонгосчууд, за монголчууд баг зэрэг бас байгаа. Ойрын 1-2 жилдээ эндээ ер нь ингээд сөөрэ бэлдээд за тэгээд орон байраа төгтүүлээд хийх ажлуудаа төгтүүлээд ингээд байхгүй бол нэг удахгүй хитрхи модонд ороод юм үнэтэй болоод өсөх хандлагатай. Угаасаа иргэдэнч тэгж ярьж байгаа хүмүүс ч гэсэн ирж байгаа жуулч ч гэсэн ялгаагүй. За ер нь нэг ойрын 2 жилдээ бол энэ нэлээ үний өсөлттэй болоод хотспотууд нэг болох нэ гэдэг юм одоо судалгаа хандлтууд байгаад байгаа. Тэгэхээр монголчууд ч гэсэн угаасаа ер нь хүйтэн газрын хүмүүс улаан газар үйлчмөр хаашаач явж болно шүү дээ. Утаа утаагүй ялгаахгүй даахыг хүсдэг үү, тэ? Хүйтэн байгааг хүсдэг хүмүүс бол ингээд хааш нээлттэй байдаг. Утаан сууж гараад байгаа биш. Бас нэг өвөлдөө арай нэг өөр орчинд enjoy хийх боломжийг өөрсөндөө олох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг тэгвэл Монгол өрсөн мөнгө нь өвөлдөө яг л адилхан, энд өрсөн мөнгө нь яг л адилхан. Байрлал л өөрсөж байгаа. Гэтэл бол илүү ач жаргалтай болох гэсэн. За ингээд одоо хоол мань гарч байгаа шиг хоолоо идэх. Янзын хоол загсан. Би нөгөө очих болгондоо ингээд газруудынхаа бүргэрийг судлах их дуртай. Тэгээд бүргэр загсан байгаа. Бүргийг харцгаая бүгдээрээ. Үнэхээр янзын. За Caesar салаад болон бүргэр гэдэг бол миний одоо ингээд байнга захиж иддэг юм хоол байдаг. Оцсон газар болгоныхон бүргэр спагетти. За тэгээд Caesar салаатыг бол байнга туршиж амтын тестэлдэг. За сайхан болоорой bon appétit. Яа, шүүз үзэн ямар гоё юм бэ? Хартаа. Ваа. Хүү. Гооч штэ. За чимээтэй явуулдаг витамин татрангийн арал дээр ирсэн байна. Тэгээд энд гоё үлгэр болж байгаа. Тэгээд та бүхэн харуулъя. Яг далайн ирэх дээр юм биш үү? Далайн ирэх дээр ингээд яг эсэн дээр шоуд үнээр сайх мэдрэмж. Өөр дахин мэдрэлээ үнээр сайх байна. За Натрангийн төв талбай дээр хүрээд ирлээ. Тэгээд энэ угаасаа Вьетнамчин социалист улс. За сайн уу гэж байна. Вьетнамчин социалист улс. Тэгээд бүгд ингээ улаан тухтай төрийн талбай нэгээд мандж идэг. За энд бол ингээд
төрийн ордон юм шиг байна одоо тухайн Натрангийн тий. За тэгээ ийшээ харах юм бол далайн эрэг дээрээ ардал тугаа мандуулсан ийм далайн эрэг байж байна. За би одоо хаашаа ирж байгаа гэхээр энэ Төлбааны хажуу талд юу байдаг юм бэ? Шөнийн захын байдаг юм байна. Тэр орой бас юу хийх үгээд далайн эрэг дээр гівэр сууж ахаар шөнийн захаарнаас ороод үзье гэж бодлоо. Тэр аялал жуулчдаас муу ятгаагүй нөгөөгээ жуужд орой бас юу хийх үү гэдэг ийм одоо сэдэлтэй байдаг. Тэгэхээр оройны одоо шөнийн зах бол маш чухал юм аа. Жуулчдад ингээд хийцгүй байж байгаа хооронд бас худалдаа авах боломжийг бий болгодог. Тэгэхээр яг жуулчдад зориулсан шөнийн зах дээр ингээд ирлээ. Тэгээд та бүхэнд харуулъя. За ингээ эргээ харуулж. За энэ ингээд за Кинчао Куи хак гэдэг ийм шөнийн зах байж байна. За яг энэ төв талбайгийнхан яг хажуу талд за ийшээ ингээд харах юм бол төрийн ордон шиг ийм байгуулалт байж байна. Тэгээд ийшээ орох юм бол за ийм зах байна. За энэ зах нь ингээд төм бужигнсан ийм одоо солонгосчууд их юм аа. Солонгосчууд айгүй их, солонгосчууд их, орсууд их. За одоо монголчуудын сезоноос дууссан байх цагаан сар маркет бас арай ирэх боллоо юу. Ийшээ бол нэг тийм урсгал байхгүй болсон байх. Тэгээд дандаа орсууд, солонгосчууд байна. За хятадууд бол мэрсээр харагдаж байна. За ингээд нэг мөргөлжсэн юм урт юм шөнийн зах байна л да. За энэ дээр бол янз бүрийн ингээд юм футбол болон за далайн эргийн хувцснууд за ингээд цүнх аксессуар гэх мэт юм. Баасны хөлхмөлх басан цүнгүүд зарнаа. За нэг ийм төрлийн шөнийн зах байна. Ер нь шөнийн захуудын зардаг бараа нь ер нь их төстэй байдаг. Тухайн газрын кофе, цай. За тэгээд нэг нүдний шил, хувцас, тэгээд нэг цүнх гэсэн нэг ийм л түгээмэл бараад байдаг. Гол нь нэг загвар нь энд ямар загвар байна? Эсвэл үнэн хэр хямдхан байна гэдэг л чухал. Бусдаар бол нэг ялгаа байхгүй. Бүгдээрээ л ялгаагүй нэг ийм одоо нэгэн хэвийн бараатал байдаг л да. Сайн олон газрын шөнийн захаар явж байгаа тийм л байна. За ингээд янз бүрийн футбол талааргийн хувцсууд энд ингээ сайхан яозоор байна. Байж байна да. Зя. Ерөндөө солонгосчууд баг Вьетнамыг ер нь эзэлчихжээ. Ер нь баг тал хувь солонгосоор баг ярих гэдэг шүү. За манай нэг солонгосоор ярьж байгаа жишээ нэг харагдчихжээ. За ингээл чинчаа машинсоо бол солонгосоор хэлээл эдээрээ уугаараа хэлэх гэсэн байгаа юм тэгээд. За маа Төв Азийн хүмүүс бас мэрсэр харагдана. Ер нь орсууд, хэмээн солонгосууд гэсэн хүмүүс ингээд мэрсэрийг харагдана. Тэгээд эднэр л ер нь ирж өвлждэг газар болчлоо доо. 100 ямар гэдгийг мэдэхгүй байна. 100 бол бас өөр газар удаан байдаг учраас арай бас багасдагч магадгүй. Яг өвлийн удирдлагын энэ хүмүүсийн хувьд сезон гэдэг хаа. Ой дотгошоос ордог газар гэдэг юм байна. За энэ нэг юм газар байна. За дотгошоо орыг бол ялгаагүй юм хувцастай. За ийшээ ингээд кроксууд гэдэг яозороо зөв хэл гэж байна. За мэдхгүй. За ингээд энэ билет дуусгалын бас сангуу. За ингээд ийшээ харах юм бол ой модон цүнх байна. Сонирхолтой юм тий. Модон цүнх. За ингээд ийм байдалтай байх шиг байна да. Ер нь одоо монголчууд бол манай монголчууд мерсэр харагдаж байна. Их үшээ. Багка гэл хай зогсож байгаас монголчууд ах шиг байна. Голомжоор явахаар хаяа бас таарлаж байна. Ах нар ихчлэр эсвэл гэр бүлэрээ явж байгаа хүмүүс таарлаж байна. За ингээд эргээ харуул голомжоо ингээд дуусчих. За ингээд нөгөө талын хаалга ингээд ийм хаалгатай. За ингээд хүмүүс ингээд бужигсан ийм л зах байна да. За ингээд сайхан коконат жуус уугаал. Тэрээ солонгосоор ярьсан хүмүүс. Энэ веб хороотой. Тэгээ ингээд вебийг бол ингээд дандаа хүмүүс ингээд яваа зарж идэг. Веб зарж байгаа баригдах юм 15 жилийн ял үрдэг юм амар. Том асуудалтай юм билээ. За ийшээ бас ингээд энэ одоо барай юу масаад цаашны газар бас байдаг юм шиг байна. За энэ ингээд том их дэлгүүр ингээд ийшээ гарах уу? Ийшээ годомж шүү. Годом уу? Энэ шүү.
Машин. За ийшээгээ бас нэг юм годомжих юм байна. Энд юу байд юм бол доо. За харах юм бол Тодампо Монхоосоо 05 гэсэн ийм газар байна. Энэ жижиг хоолны газар байт юм байна. Манай мэрэгжлийн хатын Вьетнам, Таиланд руу ирэх юм бол нэр хуу амандөө нэрээс та нэрээ. Бүгд хаалгаа барина да нэрээ. Юу мөнгө олох хэвээр гайл мөнгө олох хэвээр гайл нэрээ. Хаахан чухал тийм ээ. Стандарттай бол хаагаал. Тэ зөвшөөрлийн бүр хатуу болгоод авилгал аваал. Тэр л гол нь иргэд мөнгө олох нь тийм чухал биш. Хой нарта матри хэлбэлтэй талах юм чинь. Бас хөөрхөн. Доор нь хавч байна, мэлхий байна. За энэ нэг алдартай, энэстэй аюу гоё, энэгээр цууж үзсэн гоё юм билээ. Өстө хөөрхөн. Яа, юугума. Юугума нэрээ. Оо. Янз бүрийн хүн байна да, олон хүнтэй газар. За ингээ годомжтой ингээ суугаа сайхан шийдрээд байж байдаг. Ингэж идэж явах нь үнэхээр чил гоё байдаг юм лээ. За манай өймөө өөнөр сайхан ирээд төртөө гарсан юм өөнөр ч сайхан ирээд хоолой годомжтой идэл гэл байж идэг. White Monkey гэдэг нь алдартай гэсэн шүү дээ. Энэ White Monkey гэдэг нь гоё кафе бар гэсэн ороод энд орлол зүгээр гэсэн юм. Интернетээс харсан. Одоохондоо хоосон л ах шиг арай цаг нь болоогүй юм болоо. Даашаа ингээд массаж хийлэгдэг. Массаж хийлэгдэг. Опа гэж байгаа шүү дээ. За тэгээ ингээ харахад ер нь аялал жуулчлалаар хөгжиж байгаа газрууд бол ерөөсөө дандаа л бүх гоё үйлчлэгээ чөлөөдөө тавьчихдаг. Хөснөр юм яцгээл хөснөр мөнгө олоод ингээд эдийн засгийн бүлгүүдэд байж ах хэрэгтэй гэдэг юм үзэлтэй. Социалист улс хүртэл одоо ийм байж тээ манайхаа. Алийг бодож байгаа л үү дээ. За дараагийн газар руу явцгаая. Массажинд орж магадгүй жоохон хөвчин уурчнаас шүрмэстад нэлээ өгөөдсөн. Тэгээ магны уулаа. Өнөөдөр бас нэг массаж хийлгч арай гайг болох хаа. Нэлээ алхаж байгаа болохоор бас хөндлөө шүү. Нөгөө юугаа жижиг мопедоноо түрээд ирлээ. За хаана үрж ирсэн бэ гэхээр энэ Wind Pearl гэдэг арал руу явдаг cable car-ын урд хүрээд ирлээ. За энэ нэг арт ингээд ерөөсөө ингээд мопедны зогсоол битүү. За каск зүг учраас ерөөсөө огт ус мөсийн янзсангүй тэр чигтэн тэгэл хэсэгээр явж гин. Одоо ийшээ бүгдээрээ харъя. Тэ гоё cable car явсан да. Тэгээд cable car нэг энэ байж гин. Ингээ ардаа Wind Pearl ийм хийх зогсоолтой. Ийм газар байна. Одоо жороод ирлээ. За тикетэн дээр нэг хүний 200 мянган Вьетнам дон гэдэг юм байна. За 200 мянган Вьетнам дон гэдэг бол cable car-аар ирж очихтойгоо 30 мянган төгрөг гэсэн үг. За тэгээд энэ дээр нас 100 мянган дон буюу 15 мянган төгрөгийн хоолны ваучер дагалт юм байна. Тийм. Парк руу усан бард орох юм бол нэг хүний баг 950 мянган сая эдэн зугаар өөр үнэтэй байдаг юм байна. Тэрийг нь атсангүй. За cable car-аас ууцгаа. Тэгээд cable car-аас уунаа. За ингэж өнөдөө гарна шүү дээ. Яа. За. Танарсаа. Яа. За cable car-аар ингэ дээрээс ийм гоё гэж штэ. Wind Pearl гэдэг. Энэ арал руу явж байгаа шүү дээ бүгдээ. Зогсоол руугаа төхөж ирж байна. За Wind Pearl гэдэг нэг хамгийн гоё давалгаагүй сэжүүдэд далаа хэрэгтэй юм байна. За гоё өнгөнгийн барилгатай юм байна. Буугаад ирлээ cable car-аасаа. За энд бол ингээд яг гоё тийм үү. Өдрийн оронд байгаа юм шиг, бүхлэг явдал байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна. За маш олон төрлийн гоё өнгөлөг гоё барилгатай, мөсгийн төвтэй гоё газар юм байна. За арцгай бүгдээрээ. Гоё юм байна. Wind Pearl гэдэг логоны хажуугаар хүмүүс ингээ уулан дээр уулны одоо энэ роликтэй ингээд явж байна. Энэ гоё юм байна хар да. Ямар гоё юм бэ. Ажлын өдөр болохоор бүх газрууд нь хаацсан байна. За амралтын өдөр бол онгоодог байх гэж бодож байна. Бүх газрууд нь хөвчлөгээ хаацсан. За маш цөөхөн газрууд ингээ онгорхой байж байна л да.
За яг орж ирдэг үүсгэхдээ ажиллаж байгаа хэд хоолны газар байна. Бусдаар ингээд маш том бүтээн байгуулалт мөртлөө ажлын өдөр учраас ер нь нэг хаалттай байрын л байна да. Тэгээд амралтын өдөр бужигнадаг байхаа. Энэ нэг сар мад бол үнэхээр амар одоо хөдөлгөөнтэй байдаг баг. Зараад байхаар ингээд солонгосчууд бол ингээд бүх худалдаа үйлчлэхэд юмд оруулж ирээд ер нь бүтэн баттсан юм байна өө. Айл 10 жилийн өмнө солонгосууд ийшээ ингээл нүүдэл болсон гэсэн яалч бүгд ингээд үйлчлэхээ. За тэгээд энэ франчайз за дэлгүүр брэндүүд гээд солонгос энэ дуу муу явахгүй юм байхгүй ерөөсө битүү солонгос. Дандаа солонгос. Ийм байдалтай ингээд лотерей тэнд байж гин те. Солонгосууд үнэхээр бацсан юм байна өө энд. Одоо монголчууд эрт байгаа дээр нь бас оролцоод авах хэрэгтэй баг тийм ээ. Явж исэн чи ингээд Squid Game дотор ороод ирсэн юм шиг тийм мэдрэмж төрж байна. Хүүхдийн дуу муу яваад тэгснэ айгүй өнгөнгийн байшинтай. Гэтэ хүн байхгүй. Тэгээ сезон дууссан учраас ингээд хөнгөө үйлчлэгээ байхгүй ингээд орчин ухтж байна. Хүүхдийн дуу яваад элдв янзын тоглоом энэгүүрээр хальт ажиллаад даалгавар биелүүлэх гэж байгаа юм шиг те. Сонирхолтой тий. Стрит фуд нь хаалттай байгаад айгүй эзгүй байгаа гэсэн чинь яг ингээд одоо орой болох гэж байна. Тэгээ орой ингээд нээд юм байна. Оройгоо гэрэл мэрэлтэй энэ гудамжинд бий болоо. Тэгээд эдгээр маань ингээд стрит фудыг хийгээд за 9:30 хүртэл ажилт юм шиг байна. 9:30 хүртэл гэсэн байсан. Тэгээд юм түрхэн зур орой ажиллаад хаадаг болтой. Ястаа нэрэ мафита унсаар агаад сониучлаад Натрангийн далайн эргийн замаар явж байна. Үнэхээр гоё романтик байна. Үнэхээр тасархай. Дандаа далаа хараад гоё резортууд хараад л ингээл салхитуулаад явах гэсэн яасан сайхан юм байна нэрэ. Одоо ийш хартаа арлууд дээр ирэг дээр ингээ битүү гоё резортууд. Тэгээ гоё цэнхэр талаатай, цэв цэвэрхэн цэнхэр. Ингээ ийш харах юм бол ингээд хүмүүс мафито хурж ирээл ингээ салхилаад магшаарж идчихэл залуучууд нь ингээд гоё байж идэг. Тэгээ манайхаар одоо хөсгөл далайн эрэг юм да. Хөсгөл далайн эрэг дээр ингээ суудагтай адилхан. Ингээ сууж ийн. Тэгээд хотын төвтэй маш ойрхон ингээ салхилаад зугаалах боломжтой ийм гоё орчин байна. Тэгээд одоо дахиад ийшээ явна. Сайн нөгөө нэг энэ Wind Pearl-с шууд гараад мафито хүрээд ирсэн. Wind Pearl дээр хүн амтан байхгүй. Зэлүүд болохоор нь мафитоос орой нөгөө нэг төрөөсийнх нь хугацаа дуусч байгаа учраас тэрнээс өмнө өөр газар аялаад авъя гэд сая гараад жичлээ. Тэгээд ийшээ одоо дахиад нэлээ хол явах юм шиг байна. Ийшээ ямарчсан мафид авсан дээрээ нэг банкын дүргсэн дээрээ яваад ирээ даа гэж байж энэ да. Маргааш эндээс явах учраас яваад хэрэг гэмгүй баха. Мафид удаан унахаар бас жоохон бас гар өвддөг юм байна. Гэтэ одоо дасаад гайгүй болж хитрхи хүчтэд ингээд барайдсан чинь их өвдөж. Одоо нэг нуулаад ингээд бас аргаа болоод яваад шүү дээ. За ингээ анх удаа мафид унжаа ийм одоо хол замыг тууж үзлээ. Урд нь байк ундаг байсан. Гэхдээ байгалийн үзэмж үзээд тэгээ гоё ингээ дуусаад явах чи яасан сайхан юм бэ? Яа янз юм байна. Их ормын одоо бас ийм байвал үнэхээр сайхан. Бүх одоо нуурын эргийг тойруулаад ингээд гоё засмал зам тавиад мафидтайгаа мафид түрээслээд тойруулаад ингээд гоё өөрсдийн гоё аялуулдаг. Тэгээ гоё эрг болгоно гоё ийм одоо салхилдаг газартай байвал тэгэл болчихж байгаа шүү дээ. Уул ийм нуурын эргийг ч гэсэн их бүрэн боломжтой. Монголд бол ингээд ийм байдлаар жишээ аваад хөгжүүлээд авах боломж байна. Төр засгийн одоо ингээд ийм бодлого шийдвэр дэд бүтцийг сайн хөгжүүлж өгөх юм бол дагаад нөгөө нэг хувийн хвшлийнхэн орлого за тэгээд ингээд үйлчлэх нь гэсэн ялгаагүй сайжраад явах юм аа. Тэгэхээр ийм зүйлийг харуулах гээд яваад байгаа. Тэгэхээр боломжгүй зүйл бол байхгүй шүү. Бүрэн боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. За явцгаая цаашаа. Стонер энэ хурдны лого онцгой таам шиг санагдангууд нь шууд юу ачлаа. Нэг тосгол ороод ирлээ. Замдаа тосгондоо орж ирээд тосгоны баах нарийнхан гудамжаар яваад хүн амт ерөөсөө хараад ухаалтагч. Хадаад хүн харж байгаагүй юм шиг л амар сониучлаа бүгдээрээ гараад алж мааллаа. Одоо GoPro байхгүй болохоор ингээд замдаа явж байгаа тааралж байгаа бич чадахгүй маа. GoPro авахаас Squad Oswatch 360 ч үлдээд их юм байлаа. Тэгээд нэг нарийнхан замаар явж ороод ирсэн чи юм загасчийн зад өдөр ороод ирлээ. Нүдгэр юм тэгээд гахтаа өрдөг юм шүү. Тэгээд дадаа өнгөн угаасаа ч боловхтой юм байна. Арай өөр юм байна. Тэгээд эндээ ингээд бүгдээрээ
Дагтаага яваад дагтаа бараад бүрэнгүй ингээд дагсаа яваад гэж шүү. Тэгээд ийстэй тоглох гэдэг. Гэтэ ингээд ямартай тосхны бүрээгээ шүүр ногт амьд хорхоод ирлээ. Сонирхолтой юм аа. Ийч ингээд явъя л та. Хата. Найгуу. Нэрээ гоноод. Яа ингээд ич өгсөн нарийн мод. Явсараа гал гэсэн ороод ирлээ. Замдаа хүүхдүүд тоглож ийн, нохоо, шувуу, давтаа гэж бүгд л бидтэй хүмүүс тоглож ийн, юм зарж ийн. Амарч ийн гэл. Бүх төрлийн хүнтэй таарах. Тэгээд ямар ч юм голомжээр яваад байдаг. Чадвал ингээд юу яана. Цаараа нэг баачуулав. Спич үзүүлнэ. Ханарт. Сонирхолтой газар шүү. Hello Vietnam! Đếm bao ngày xuân đi qua, xin phép gia đình mẹ cha cho rước em về làm dâu. Hai đứa sau này làm giàu, kéo theo đàn trai mừng mâm, coi bối ngày ngày 25. Nàng ơi anh tới, em đón em về kết tình 100 năm. Đêm năm mơ, ngày làm thơ, thương rồi nhớ mà cớ sao lòng thần thờ. Kêu là cưới, trên dưới hai nhà làm xuống. Натрангийн хүнсний захыг хүрээд ирлээ. За энд гоё хоол байдаг гэхээр хүрээд ирсэн чинь амар том хүнсний зах юм байна. Манай л одоо хүнсний захтай яг л адилхан юм байна. Ер нь адилхан. Ер нь социалист улсуудын нэг юм стил имиж нэг төстэй байх юм байна. Өнөр та нарын ч адилхан зарж байгаа юм чих төстэй. Тэ хүн амтныхаа одоо энэ байж байгаа ажиллаж байгаа байр байдал ч сайгүй. Ойролцоо юм. Хаяа нэг Монголд явж байгаа чим шиг Монгол дундаар хараа бүр яг л Монголд явж байгаа юм шиг. Аггүй бол бүр яг Оросд явж байгаа чим шиг. Аггүй бол яг Солонгосчууд бүр дан Солонгосчууд байдаг учраас Солонгост явж байгаа чим шиг. Орчинтой юм байна. Яг л Монголын зах дээр явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Гадаа орчныг харах юм бол за ийм задгаа орчинтой байна. За энд бол манай мэрэгжлийн хэлтэйгээ ирэх юм бол үнэхээр ажил нь барагдахгүй шинжтэй. Хаагаад хороод за сүртэй шнаартай гэх сигнал таарч. Яа гэдэг монголчууд энэ социалист юу нэ диктатор баймтыг нэг адилхан болгох юм шүү. Онгоцны будаас буугаад явхад сигнал хийсэн. Байнгын сигнал тастай ирсэн. За ингээл ерөөсө бүгд худалдаа наймаа эрхлээл байж идэг юм байна да. Монгол ялгаа авахгүй бол газраар дүүр ногоо мууцсан ногоо ингээл бас дээр ингээл зараал зарим тэгэл нөө хайсан мууцсангуудаас шилээл бүр хямдхан хиллэд зараад байж идэг. Яг л адилхан. Нэг тийм энд муухай Монгол гоё гэдэг юм алга. Иймэрхүү амьдралаар бол ер нь их төстэй юм оо. Одоо тэгэл нэг Этиоп гэсэн улсуудын нөгөө манай мөнх цэлмэгийн бас бичгээ үүссэн чинь манай 5 сар мартаа ер нь Улаанбаатарын амьдралаа их төстэй харагдчихлаа шүү. Одоо бид нар үнэ хэлж жоохон хөгжсөн дээрээ тэгэхгүй бол ингээ худлаагаас нэг Шингисийн Монгол гэж цээжэд хэлдээд ямар ч алдаагаа засахгүй. Угаасаа нэг гоё сайхан амьдарч байгаа юм шиг байж болохгүй шүү дээ. Тэр одоо үнэ хэлээд явсан хамаагүй дээр гэж бодож байгаа шүү. Тэгвэл аннаас ямар гоё хийгээвэ надаа. Барайл хазаад идэхээр хөрөмжтэй ээжтэй. За энэ хүнсний зах нь юм байдаг юм байна. Натран гэдэг арлын Вьетнамын Натран гэдэг арлын хүнсний зах. Идэг юм олдгүй. Тэгээд ямар тааш нэг стрит фуд гэдэг интернетээс хайгаад хүрээд ирсэн. Тэгсэн ингээд ийм олон автобус дээрээс ирсэн байна. Битүү солонгосчууд юм шиг байна. Тэгээ нэг тийм том газар бол биш харагдаад байгаа шиг байна. Үүдэнд бол бүгд сууж байна. За бүгдээ ханцай ямар шиг газар байна. За ингээд солонгосчууд ингээд явж байгаа ийм газар байна. Тэгээ пиод газар юм шиг байна. Ийшээ орцгой. Энд ямар газар вэ? Харъя. Ийшээс зөндөө том газар шүү дээ. За ичтэй. Ой, чиг пивний хор юм шүү дээ, аа? Анзин байгаа юм шүү. Ваа. Ой, за автобус хүндэгээд аяг тавыг бэлдсэн байж байгаа юм шүү. Идчих явцсан юм уу? Жууч тавдаг стрит фуд юм байна. Солонгос зэрэгсэн. Дан сүүж байна шүү дээ. Чамын сүүж байна шүү дээ, аа? Сэрүү чамын сүүж дээ шүү дээ. Чин рүү дээ. Энэ солонгосын газар болчихжээ. Солонгос хоолны газар юм вэ шүү дээ.
Солонгосоос явсан чи Солонгосоос явсангүй. Ирсэн газар маань та Солонгосод. Орсон газар маань Солонгос хотын газар. Уул нь Солонгосоос гараад явсан. Солонгосод ер нь дэлхийд даяар бүрхэлжээ. Олон улс руу гарч байгаа гэсэн үнэн юм байна ер нь. Солонгосод өөрсдөө 100,000 дон буюу 75,000 төгрөгөөр 3-аас 4-ний сэл захиаллаа. Ойр дөнгөж махадайг дандаа Вьетнам, Конгод ивчээр байгаа бүр. Махадмаа саналтай Солонгос хоолтой. Анхаа. Яа хардаа. Өө янзээ. Анчаа манчаа юм. Янзээ ирж штэ. Энд ингээд Монгол тийм гоё үхрийн мах гоё өөхтэй үхрийн хавирга чандаг гаргадаг юм Монгол газар нэгэн бол ирсэн монголчууд маань хөлсөө ат идэх юм байна дөө нэрээ. Солонгос улсад бид нар ингэж байгаа юм чи тэ. За Натрангаас маргааш явна. Тэгээд явхаас өмнө YouTube дээрээс харсан нэг сүм байдгийн католик сүм. Тэгээд тийш очиж үзийгээд дуудан цаад 70 руу орж сэлэх гэж байгаад бороо орж таарад. Тэгээ бороо орох гээд байгаа юм шиг болохоор шууд ийшээ хүрээд ирлээ л дээ. Тэгээд сая нээдээс харж байгаад арай бас 6 мургаан цаг болоог болохоор нээлттэй байгаа болоо гэсэн чинь 4.15-т хаад юм байна. Тэгээ энийг анхаарах хэрэгтэй юм байна. Тиктэй. Тэгээ шууд яваад ойрох юм болохоор хүрээд ирсэн чинь хаачээ. Тэгээ уул нь амар гоё үзэмжтэй, зураг авах тохиромжтой гоё сүм байсан юм аа. Тэгээд үзхөөжээ дурак. Яа. Харин маргааш явлаа тэгээд ороод бас нэг ганц хоёр зураг аваад бичлэг хийсэн бол тэ. Бас сонирхолтой л газар байлаа. Зураг нь одоо яг энд байгаа. Танд харуулъя. Ийм л гоё үзэмжтэй сүм рүү орж чадахгүй. Натрангаас буцлаа да. Тэгээд одоо яа ихт. Яг 4 замын уулзуур дээр байдаг юм байна. Гигэн Мария гэсэн юм одоо бичгтэй. Мариагийн хөшөөтэй юм гоё. Католик сүм байна. Доторх нь бүр үнэхээр тасархай юм билээ. Уган дээр бол харахад бол үнэхээр гоё гэж. Айс одоо их л утга учиртай ингээд Есүс Христийн төрж байгаа үеийн өгүүлбэр зургууд байна да. Mình yêu thật lòng, mình ở bên nhau đời lại vui biết bao. Cô say ta xuyên. Орой ирээд ор дээшээ гарсан чинь баахан нэг юм тулгаа зэхээ хийдэг байр нөхдөд байсан. Тэгэхээр би за үеийн хотоос дөнгөж анхудаа ирж байгаа ч тийм явах гэдэг. Өөртөө харахгүй болонд ийшээ гэж заагаад болохгүй мотоциклтэй гэдэг хар юмнууд аасан багтай. Тэгэхээр за яшиг бууцсан. Игээдээд ирээгээд ойсон ч угаасаа тиймэрхүү хүмүүс идэх байдгаа болгоомжтойгоор гэсэн байсан. Юм дээр нь тэгээд балиус гаргаад ирвэл баларна шүү дээ. За ингээд одоо гэгээд явах мэдэрлээ. Одоо орцгой бүгдээ. Ингээд орж ирдэг үүдэн дээрээ бас ингээд бурхны өшөөтэй сүмэн ингээд байж чинь дотроос лам ам байх шүү. Ном уншаад тах шүү. За дээшээ гарч хальт харцгаая. Ийм орчинтой юм байна. Нөгөө орч чатаараа ингээд гарцгаая бүгдээрээ. За нилээ хөөх амьсгаад болох бах шүү. Явал энд нэг нөхөр ийш ор үз үзгэлтэй гэдсэн те. Тэгсэн чинь нөхдүүд тэр бол мотоциклтэй ирчихсэн. Бүлгэрээ байж исэн. 3 4лээ. Тэгээ за төв гэд. Бот эндээсээ ботсон байгаа. Та. Хань саравчтай. Тийм газар байна. Бол уул нэгэд их ариун газар гэдэг байгаа шүү дээ. Нүл хог юм аа. Амар хогт хардаа. Хогийн цэг юм ааш манай тэрэлжийн тулгал ирэх шиг л өндөө. Хотын дээрээс нас үзэмжтэй ийм вьютэй юм байна. За ингээд сайхан Будда бурхан маань энэ дээр завлаад заларч байна. Момониотнийхоо. За үзэгдэг орчин бол нэг иймэрхүү. Ийшээ яг ардын байшингууд нь зулааталцаа харагдаж байна. За тэгээд дулаахан болохоор бүхэн гой өнгөтэй юм дөө. Талаас мөнгө харагдана. Солонгосчуудаас хажуугаар зөвлөө анипудрааго гэж гоё юм байна л гэж.
Яг л арчлахад тордлого алга. Амар хогтой юм байна. Тэгээд үйлчлэгээ байхгүй юм байна. Зүгээр юм зэлүүд сүм дотор бол залбирлууддаг. Тэг яг нэ ирэх бол шаардлага бол байхгүй гэдэг. Дүгүүлтэнд бол би хөрлөө. Хувьдаа бол тэг. 6 хавал бол гоё гарах бах. За юу да. Хотелууд нь богоо ирж байгаа шиг байна. Тэгээд хаалтаа ингэж хаадаг юм байна. Ингэж хаадаг юм байна. Мотоциклууд нь бүгд ингэ бууж байна. Энэ бол ингээд 2 урсгалтай уулна цааш явдаг нь. Тэгээ урсгал сөрж ингэ зогсоол. Нөгөөдлийн урсгалтай бас давхар ингэ зогссон. Эдэр нэрээс алнаа нэрээ. Яаж явах гээд байгаа. Зогцоол тэгэл явдгийн сонио. 5 сарын уулзуурын толгойд орбит руу явдаг уулзуур дээр ингээ богоо ирж байна. Манайхан ингээд машин ингээд унахаа болоод мотоцикл ундаг болсон. Тэгээд яг л ингээд адилхан зүтгүүр байна дөө. Ингээд дээр яг манай Орсын нөгөө яг манай Монголын богоо. Яг Монголын богоо. Купетгээ хамт тэгээд ялгаа авахгүй адилхан юм байна өө. За одоо төө алдсан шүү дээ одоо. Энэ чадар мадрыг ята. Зогсоол тэгэл ороод ирэх юм да. Яа. Төө. Эдрийн дээрээ энэ жолоодох чадар мадар бол үнээр саг байгаа юм ба бид дээр бол. Өөр сурцтай. Бурхантай өшөөсөө буугаад алхаж бүр ам цангаад байгаа да. Нутгийн бабаа. Бабати. Бабати онаа энэ гоё гэж байна. Янз юм шиг. За Вьетнамаас явах гээд Оксын бууд руу. Вьетнамаас биш ээ. Натрангаас явах гээд Оксын бууд руу явах гээд өглөө болсон чинь хормын цугаад таарлаа. За Натрангаас Хочиминд руу хөлөх гэж байна. Оксдоо суучлаа. Натранг бас сайхан байлаа. Ийшээ бас жуулчлаа гэсэн бодол төрлөө. Дараа дахиж бүр тухтай ирж байгаа бүх газраар бас явж үзлээ. Бас амралтыг резортууд дээр нас очиж рейлс хийх төлөвлөгөө байна. За Натрангаас өөр бусад нөгөө нэргүүд болон арлууд дээр очиж бас үзэх хэрэгтэй. Тэгжиж хаашаа жуулчаа авчихгүй гэж шийдэх ёстой юм шиг байна. Тэгэхгүй бол бас зарим юм дээр зарим аргалаар хийх зүйл бас ховор байгаа учраас яг зөв хатсан зөв сонгох хэрэгтэй байна. Тэгээд Натранг баярлаа. Promise that you hold me close, don't let me go. Take my heart.